За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ How are you гэдэг асуултыг 10 аргаар хэлж сурцгаая. 1. How's it going? How's it going? How's it going? Энэ нь юу байна да гэсэн асуулт байна. Энэ асуултанд хариулахдаа good, fine, great, not bad, it's going well. Энэ асуултыг асуухдаа найзууд, танил хүмүүс, тэгээ ажлын газрын хүмүүсээс асуувал тохиромжтой. 2. What's up? What's up? What's up? За энэ асуултыг болохоор дотны найз нөхөд болон ажлын газрынхаа дотны хүнтэй мэдлэгэд асууж болно. Харин энэ асуултыг өөрөөсөө ах эгч хүмүүс болон ахмад настай хүмүүсээс асууж болохгүй. Бас дээрэс нь бизнесийн уудалцалт хуралд бол энэ асуултыг асуухад тохиромжгүй байгаа шүү. Энэ асуултанд хариулахдаа not much, nothing much, not bad, just chilling. 3. Are you okay? За are you okay гэдэг асуулт нь чи зүгээр үү гэсэн утгатай тий. Гэхдээ энэ асуултыг ямар үед асууж байгаа нь чухал гэдэг. Жишээлбэл англи хүмүүс энэ асуултыг юу байна да гэсэн утгаар асуудаг бол Америк хүмүүс энэ асуултыг чи зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу гэсэн утгаар асуудаг байна. Тэгэхээр энэ are you okay гэдэг асуултыг юу байна да гэдэг утгаар асуух юм бол бид нэр ингэж хариулна. Yeah, I'm good. I'm great. Doing fine. What about you? 4. What's going on? What's going on? Энд хариулахдаа бид nothing, not much гэж хэлнэ. 5. How's your day going? How's your day going? Энэ асуултыг албан болон албан бус нөхцөл байдалд хэрэглэдэг. Тухайн хүний өдөр нь одоо хэр байна да гэсэн утгатай асуулт байна. Энэ асуултанд хариулахдаа pretty good. Thanks for asking. Going well, thanks. So far, so good. 6. How have you been? How have you been? Сонин сайхан юу байна да гэсэн утгатай. За энэ асуултыг болохоор бид удаа уулзаагүй хүмүүсээсээ асуудаг. Харин 2 хоног уулзаагүй хүнээс бол энэ асуултыг асуухгүй нэ. 1-7 хоног юм уу сар эсвэл түүнээс дээш хугацаанд уулзаагүй хүнээс сонин сайхан юу байна да гэж асуудаг тий. Яг тэгэж асуух нь. За тэгээ энэ асуултанд хариулахдаа I'm good. I've been good. I've been all right. Pretty good and you? За энэ асуултыг бол яг хуу дотн хүнтэйгээ сонин сайхнаа хуваалцаад бол цааш үргэлжлүүлж ярьж болно. Зүгээр илдэг байдлаар хүнээс бол бас сонин сайхан юу байна да гэж асуудаг шүү дээ. Тэрэн дээр бол өөд ажгүй гэд энэ хариултуудыг хэлчихнэ. 7. How's everything? How's everything? За энэ болохоор юу байна да гэсэн утгатай асуулт байна. Ерөнхийдөө бүх зүйл ямар хөө байна дажгүй юу гэсэн утгаар асуудаг. Тэгээ энэ асуултыг өмнө нь уулзж байсан хүнтэйгээ асуух нь байна тий. Дөнгөж танилцж байгаа хүнээс бол how's everything гэж асуухгүй байна. За энд хариулахдаа great, really good, not bad. 8. What's new with you? What's new with you? За энэ асуулт нь болохоор сонин сайхан юу байна да гэсэн асуулт байна. Таньдаг хүнтэйгээ уулзахдаа энэ асуултыг асууж болно. Энэ асуултанд хариулахдаа nothing, not much. Хэрвээ сонин сайхан байгаа бол мэдээж дэлгэрэнгүй хариулж болох нэ. 9. What have you been up to? What have you been up to? What have you been up to? Not much you? Nothing much, just been busy. Oh, not whole a lot. How about you? За илүү дэлгэрэнгүй хариулт өгөө гэх юм бол дараах эдгээр 3 хэллэгүүдийг одоо хэлж болох нь байна. Эхнийх нь I've been working a lot on get project name тий төслийн нэрээ хэлж болох нь ямар юм дээр ажиллаж байсан, ямар юм дээр сүүлийн үед ажиллаж байгаа. Дараагийнх нь I've been enjoying hobby lately. За ямар нэг хобби чинээр эхлүүлээ сүүлийн үед айгүй дуртай байгаа. Дараагийнх нь болохоор I've been on holiday to тэгээд нэг газрын нэр тэр газар руу би ингээм амралтаар явсан ч юм уу. Иймэрхүү жишээ өгч болох нэ. 10. Long time no see. Long time no see. Long time no see. За энэ үг нь болохоор удаан уулзсангүй шүү гэсэн утгатай үг байна. За удаан уулзаагүй хүнтэйгээ мэдээж мэдлэгтэй хэлнэ. За энэний өмнө бол мэдээж мэдлэх үгээ хэлнэ шүү дээ. Hey, how are you? How's it going? Гэд. За тэгэж хэлэх нь байна. За энэ бичлэгийг дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Түр баяртай.